Гэхдээ мэдэхгүй зүрсээр байгаа л нэг тийм хийсэн шүү дээ. Одоо өөрсдөө ч олж байгаа юм. Би бол бүр 2019 оноос хойш битийн төвшиг төвлөрүүлээд гэдэг байр суурьтаас нэр хэвээрэл байгаа. Илүү төвөгтэй төвш нэвтрүүлээд угаарын хордлтын статистик огцон өссөн. Тэгээ сая нөгөөд дэлхий аваад ирэхээр дахиад хятаас юм авчирч ирэхээр болоод Haskog гэдэг чинь өөрөө шатлалтанд их агаар шаарддаг. Тэр нь бол угаарын ялгаруулах эрсдэл өндөртэй юм түш. Тэгээ амар их мөнгө зарах гэдэг. Яагаад өөрийнхөө нүүрстэй хүмүүс гадаадас авчиж байгаа гэд байр суурьтай тэрэндээ л байгаа. Тэгээ одоо юу хийгээд яагаад тэрийг зөв зохистой гэж үзэж байгааг би бол мэдэхгүй. Би бол буруу гэсэн байр суурьтай байсан тэрээрээ байгаа. Ер нь бол төсөөс гаргаж байгаа мөнгийг нийтийн мөнгийг эрсдэлгүй юмд зарцуулах хэрэгтэй. Эрсдэлгүй юм юу гэж болох? Нэгдүгээр байшин, эсвэл орон сууц, дулаахан 5 тухтай амьдрах. Хашаандаа дулаан байшин барихт ипотекийн зээл олох. Тэр гэр оролтын дахин төлөвлөлтөө дэмжих. Хоёрдугаарт нь цахилгаан станц, дулааны цахилгаан станц. Дулааны цахилгаан станц зөндөө олон барьчих мөнгийг энэ түвшинд зараад дуусч байгаа. Тэгэхээр ийм эрсдэлтэй учир нь үл ойлгогдох, яагаад заавал хийх гэж чичрээд байгааг нь мэдэхгүй ийм юм зарж ахаар нийтийн мөнгийг бол эрсдэлгүй найдвартай амьд зарах хэрэгтэй. Ийм л бодлоо. Нүүрсийн шинж чанар шинждэг лаборатори Монгол зөндөө байгаа. Хөндлөгийн лабораториуд зөндөө байгаа. Энэ шинжилгээний асуудал биш байхгүй юу? Энэ зүгээр алчиг гой төршиг алтыг шинжлэх юм бол ямар гоё алт вэ гэж гарна. Тэгвэл алтыг аваад 100хан дэвэл яах вэ? Шатахгүй шүү дээ. Тэгэхээр шинжилгээний асуудал биш байхгүй юу? Зүгээр тэр төрш чинь манай 100хан тохирохгүй гэдэг асуудал байгаа. Тэгээ урд нь хэрэгжилжсэн энэ шахмал төрч мэдлэн гэдэг юм хэрэгэлдэг. Мэдлэн гэдэг нь бол их үнслэгтэй. 25-30%. Баяжуулах үйлдвэрийн баяжуулсан нүрс хаягд чулуу хоёрын дундлын нийтлэл буюу дундын юм баггүй. Тэгэхээр тэрийг шатаахаар уугаж шатна бас угаарын ялгарл нь өндөртөө. Зүгээр сайн чанарын нүрс, сайн нүрс, мэдлэг биш шүү. Бага үнслэгтэй, гялгар хар ийм нүрсээр хийсэн түвш эсвэл тийм шигсэн жигд нүрсийг монголчууд ашиглах юм стандарт тавиал тэгэл тэр хувийн хэмжлүүд хэн бэ? Шаардлага тавьж өгөөл хийх ёстой байсан. Одоо ингээд 5 жил чирж яваад зориуд үртгийг нь 4 дахин өндөр үнээс нь доош нь буулгаж агаад ингээд хямд үнээр өгөөд тэгээ бодит байдал цааталтаа баах юм өрн таран хийгээд ийм нөхцөл рүү орц. Одоо эндээсээ буцаж гарахад тун хэцүү л баг. Тэгээ юу бодож ийм юм хийж чанд өөрсдөө очих нь болох юм бэл харж л.